Франц тамирчин Мамадо Балде манай энэ удаагийн зочноор оролцож байна. Түүний хувьд өмнө нь хэд хэдэн улсын лигт тоглож явсан туршлагатай нэгэн. Сенегалд төрсөн ч Франц иргэншилтэй Мамадо Балде, Дани, Португал, Франц, Италийн лигүүдэд тоглож явсан юм. Та өөрийгөө бидэнд танилцуулаач. За тэгье. Намайг Мамадо Балде гэдэг. Би Франц тоглогч. 24 настай. Би довтлогч болон жигүүрийн байрлал тоглодог. Монголын хөлбөмбөгийн 1-р лигийн Арбис хөлбөмбөгийн тамирчин. Надад бүхэл талын туршлага байгаа. Анх Францад хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн. Одоогоос 4 жилийн өмнөөс насан туршидын түвшинд тоглосон. Илүү өндөр түвшинд сайн тоглохын төлөө өөрийгөө сорих хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Гэтэ Азийн багт нэгдэж хөлбөмбөг тоглох шийдвэр гаргах хэлбэр байгаагүй. Хил соёл дээр нь маш хол ус учраас бусдын тусламж дэмжлэг их шаардагдсан. Аз болоход олон хүмүүс надад тусалсан. Намайг дэмжиж энэ багт тоглоход тусалсан хүмүүст баярлалаа гэж энэ завшааныг ашиглан хэлье. Та Монголд ирээд хэдэн тоглолтод оролцоод байна вэ? Нөхсөг болон албан ёсны тоглолтуудыг оролцуулаад уу? Тийм ээ. Нөхсөг тоглолт нь гэвэл 7 тоглолт, харин албан ёсны 3 тоглолт баха. Тэр 7 тоглолтод 4 гоолын амжилт өгсөн. Лигийн тэмцээнд 3 тоглолтод бид үнэхээр сайн тогсон. Багийн маань залуус чадварлаг учраас ч тэр юм уу шилдэг тоглолтыг үзүүлсэн. Мөн багийн тусмаа дээдлэгт багтахад чиглэж байгаа. Бид эх хөлрөл зорилготой хүрэх болно. Та хэдэн жил хөлбөмбөг тоглож байна вэ? Маш олон жил тогсон. Багаасаа тоглосон учраас тэдэн настайдаа гэж хэлж мэдэхгүй юм. Анх Сенегал тоглосон. Тэнд төрсөн учраас тэрэлтэй. Манай гэр бүлийнхэн бүгд л хөлбөмбөг тоглож ирсэн. Наагцах маань хөлбөмбөг мэрэгжлийн хэмжээнд тоглож байсан. Аав ах маань дасгалжуулагч. Мөн хэд хэдэн ах нар маань өмнө нь хөлбөмбөг тоглож байсан юм. Тиймээс яг тэдэн настайгаасаа гэж онцолж хэлж чадахгүй юм. Мэдээж 6-7 настайд анх гол оруулахад маш хүнд байсан л да. Гэхдээ тэр цаг үе миний амьдралын хамгийн гэрэл хийгээдэг үе. Та өмнө нь тоглож байсан улсуудтай Монголын хөлбөмбөгийг харьцуулж хэлэхгүй юу? Би өмнө нь зүүн Европ тоглосон. Мөн Данид ч тоглосон. Мөн бас 3 жил Италид Америк нэгдсэн улсын багийн хамтаар тоглож байсан. Америкийн 4-р лигийн баг л да. Нэр нь Марни Шон. Үнэхээр сайн баг. Харин дараа нь өнгөрсөн жилийн байна. Нэг Францын баг тоглосон. FC Силе багт. Мөн л сайн баг. Харин 12 дугаар сард Португал явах санал авсан. Дараа нь Бахрейнд очсон. Яагаад Португалыг сонгосон гэхээр аав ээжтэйгээ уулзахад ойрхон байсан л да. Тийм ч учраас тэнд тоглосон. Гэхдээ солилцоо 8-ны асуудал игдснээр талбай тоглох боломж төдийлөө олдоогүй. 12 дугаар сард Франц дэргэж очиод нутагтаа 2 сар амьдарсан. Тэгтэл Монголоос зураас авсан. Холдманд ажиллаж байсан нэг залуу энтхийн багийн талаар хийж өгч чамайг холбож өгье гэж хэлсэн юм. Гэхдээ би тэрийг өөргөө бэлэн бус гэдгийг мэдж байсан л да. Жаахан хүү байсан учраас хэцүү байсан юм. Харин дараагийн удаа залхалт нь тийм ээ тэглгүй яах вэ гэж л ирсэн. Ингээд түүнтэй уулзахад зарим нэг өөр саналуу тавьсан. Гэхдээ тэдгээр багуудын зорилгыг хараад энэ багийг сонгосон юм. Том төслийн нэг хэсэг болж талбай тоглохыг л хүссэн. Харин одоо Pepsi League футзалын тоглолтуудад оролцлоо. Өмнө нь би үргэлж багийнхаа чухал хэсэг байсан л да. Харин энд ирэхэд хүмүүр байрлалаа мэддэг хаан зогсох ёстойгоо хинээрч заалгалгүй мэддэг юм. Монголын баг тоглоход анх хүнд байсан. Монгол хэл мэдэхгүй учраас ойлгож чадахгүй. Харин одоо дасгалжуулагч маань надтай англиар ярьж байгаа. Заримдаа багийн маань залуус надад тусалж орчуулж өгдөг. Тайлбарлаж өгнө, бүгдийг хэлж өгнө, тактикаач гэсэн тайлбарлана. Бүгдийг нь англиар ярьж өгдөг. Үнэхээр их тусалдаг доо. Монгол тоглогчдын давуу тал юу вэ таны бодлоор? Давуу тал нь уу? Хөлбөмбөг хөгжиж байна. Улмал хөгжиж байна шүү дээ. Энд олон сайн өсөг ирээдүйтэй тамирчид байдаг. Чаддаг бүхнээ багийнхаа төлөө хийн. Хэдийгээр хөлбөмбөгийн орон биш ч гэсэн олон зүйлсийг санаачлан ажиллаж байна. Миний хувьд монголчуудын биеийн хүчний тоглолт давуу тал нь баха. Тэд биеийн хүчний тоглолтоор Английн тамирчтай маш төстэй. Яг л англи залуус шиг. Миний хувьд хүчний тоглолтод дуртай. Бидэнд тактикийн тоглолт мөн маш чухал. Би тактикийн тоглолтыг эрхэмлдэг улсаас ирсэн ч юм уу тэр баг л та. Тэнд тактик сайн бол хожин, тактик муу бол хожигдно гэх ойлголт байдаг. Тийм ээ. Монголын хөлбөмбөгийн биеийн хүчний тоглолт маш том давуу тал байгаа юм. Монголын хөлбөмбөгийн ирээдүйг та яаж харж байна вэ? Бүх зүйл сайхан болно. Энд үнэхээр сайхан байна шүү дээ. Монголын цагаагаар танд хэр тохирч байна вэ? Би энд ирэхээс өмнө тэднийг санал тавихад нь зарим нэг жижигхэн судалгаа хийсэн л дээ. Өнгөрсөн өвлөхөд энд 20 буюу түүнээс дээш хэмээн хүйтэн байсан. Харин дараа нь 100 их халуун юм байна лээ. Гэхдээ өнөөдөр бол бүр их халуун байна.
Ихтэй зарим оройдоо сэрүүхэн байдаг юм байна лээ. Тийм ч учраас анхны бэлтгэл хүнд өгсөн. Зуны оройч гэсэн их хүйтэн байсан. Францд орой ихэд нэмгэн увц, шорт өмсөд л алхдаг. Далайн төвчнөөс дээш өргөгцсөн учраас миний хувьд уур амьсгалтай дасан зохицож амьдрахад хүнд байсан. Их өндөрлөг газар очдгийг мэдсэн учраас нэг цагийн дараа хэд хүйтэн болж эсвэл халуун болчих юм. Тийм ч учраас үнэхээр хэцүү байсан. Одоо би гараад хүрмээ өмснө. Одоо 30 юм халуун байгаа чи минутын дараа сэрүүсгэж магадгүй шүү дээ. 8 хэмж болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн таалагдж байна уу? Таны шүтэн болсон тамирчин хэн бэ? Миний шүтэн болсон тамирчин хэн бэ гэхээр бүхий л тоглогчид миний шүтэн. Нэгдүгээрт би өөрөө тамирчин. Энэ дэлхээс өмнө олон ч тэмцээнүүдэд оролцсон. Гэхдээ бяцхан судалгаа хийсэн. Намайг энэ багт тоглолтыг өмнөдөө хүмүүс мэдэхгүй шүү дээ. Надад Герман, Франц, Азийн, Бразилийн гээд тийгүүд үнэхээр таалагддаг. Яг хайртай тоглогчийн талаараа хариулж хэлэх юм бол Бразилийн алдарт Rivaldo билнэ. Та Тони Силваг сайн мэдэх баг. Тийм ээ, илүү яг шилдэг хаалгач. Тэр сайн хаалгач юу? Мөн Францын Зинедин Зидан байна. Зидан бол шилдэг тоглогч. Гэхдээ миний бодлоор түүний тоглолт Бразил тоглолттой төстэй. Гэхдээ миний хайртай тоглогч бол Rivaldo. Анх хөлбөмбөг Европоос үүссэн шүү дээ. Харин бразилчуудад тэрхүү хөлбөмбөгийг улам баяжуулсан. Тэд ингэж шилдэгүүд болсон. Би анх хөлбөмбөг тоглож эхлэхгүйсээ л Rivaldo-гийн тоглолтыг гайхаж ирсэн юм. Харамсалтай тэр үед түүний нэрийг мэддэггүй байсан юм уу? Ингээд л тэрэн шиг тоглохыг мөрөөдөхөд хүрсэн. Миний бодлоор тэр шилдэг тамирчин. Мөн түүний нутаг нэгт Роналдиньо байна. Арай одоо Неймар. Шинэ үеийг гарчиж байна шүү дээ. Криштиано Роналдо, Лионел Месси муу гэж юу? Тэд сайн. Гэхдээ тэднийг харьцуулах боломжгүй. Нэг талд Месси, нөгөө талд Роналдо байна. Яг л адилхан багтаа хөв нэмрээ оруулдаг. Нэг хэсэг нь багийнхаа төлөө, харин бусад хэсэг нь үр дүнгийн төлөө тоглодог. Тэд энэ бүхнийг аль аль нэг нь амжуулдаг. Тиймээс чухам хин дэлхийн шилдэг болохыг хэлэх боломжгүй юм шиг. Таны нас хэд вэ? 24. 24 үү? Тийм ээ. Монгол болон Францын хөлбөмбөгийн ялгааг хэлж өгөхгүй юу? Маш олон бий. Тодорхой хэлэхгүй юу Монгол Францын хөлбөмбөгийн ялгаа? Франц тактикийн тоглолттой. Тактиктай гэж юу? Монголчууд тактикийн тоглолтод суралцах хэрэгтэй байна. Харин Франц тактик гэдэг бол энгийн зүйл. Заримдаа бэлтгэлээ хийж байгаа дасгалжуулагч хэрэгтэй бүхнийг хэлдэг. Хийх ёстой бүхнийг хэлж өгдөг. Гэхдээ миний харж байгаагаар тэд анхан шатны тактикийн тоглолтоос эхлэх хэрэгтэй. Тэнцээ улам бүр өрсөлдөөнтэй ширүүн болж байна. Магадгүй 5-10 жилийн дараа гэхэд Монголын хөлбөмбөгийн хөгжил нийгмийн тоглолтууд улам сонирхолтой болох болно. Харин би энэ бүхний нэг хэсэг болохыг хүсэж байна. Төслийн нэг хэсэг болно. Магадгүй одоогоос 10 жилийн дараа энд тоглож чадахгүй байж мэдгэж Монгол улсад тоглож байснараа бахархаж явах болно. Таны тоглолтын арга барил юу вэ? Би хожигдохыг үзье яддаг. Хожигдох дургүй. Хэл мэдэхгүй учраас шүүгчтэй ярилцдаггүй л дээ. Гэхдээ талбай дээр талбайн гадна ч хамаагүй тоглогч хүнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Өргөж талбайд сайн тоглож талбайн гадна болж байгаа зүйлсэд анхаарлаа хандуулахыг хүсдэггүй. Бид бусдад үлгэр дуурайлуулах хэрэгтэй. Талбайн гадна ч сайн залуу бусдаа ярилцаад илэн далангүй ярилцсан. Харин талбайд дарсан нариудаа бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юу гэхээр би энд хөгжлөхийн тулд хайртай гэр бүлээ Францд үлдээгээргүй. Тийм ч учраас хүчрхэг шилдэг тоглолтыг үзүүлэх ёстой. Ер нь л хожигдох дургүй дээ. Эрхүүлэлт гэхэд бага улам сайжирч дээд лигийн тэмцээнд оролцоно гэж бодож байна. Тань зорилгодоо өргөж амжилт хүсье. Баярлалаа. Монголд ямар хөгжилтэй зүйлс тантай учирч байна? Хөгжилтэй зүйлсийг шилж мэдэхгүй юм аа. Намайг анх Монголд ирэхэд нисэх буудал буухад юм да. Үүнийг л хэлээ дээ. Намайг энд ирэхээс өмнө намайг авах залуу чиний зургийг барина гэж хэлсэн. Онгоцноос буухтай их ядарсан байсан л та. Москвагаа дамжиж ирсэн учраас өглөө 8 цагт ирсэн юм. Ингээд онгоцноос буучгаад зургийг хараад л байлаа. Намайг тосох ёстой хүнийг мэдэхгүй шүү дээ. Тэгтэл нэг залуу явах уу гэхээр нөө тгийгээд дагаад явчихсан. Тэгээд араас нь явж такси гээд хашгирсан. Үгүй гэж хэлээд тийш авсан. Тэгтэл хүн бүрл наашир гээд ингээд дуудлага намайг тосох ёстой хүн ирсэн дээ. Намайг авах хүн ирснэ такси хэрэггүй гэж хэлсэн. Ингэж л онгоцны буудлын дээр хөвгтэй явуулсан доо. Олон ч хөвгөлтэй дурсамж байна. Энэ тоглох сайхан байна. Ярилцсан баярлаа.
MFF Weekly сэтгүүлийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7-ны энэ цагтаа эргөө уулзлаа. Баяртай үзэгчтэй.